видео нь YouTube руу видео аплод хийгээд OpenEDX систем дээрээ байршуулгатай холбоотой эхний эйжент бид бүхэн sign in хийгээд Gmail-ээр нэвтэж орох хэрэгтэй. За энд миний үүсгэсэн хоёр сувг байна. За захим сургалт гэдгээ сонгодоо. Окей. За үүнийхээ дараа бид бүхэн профайл дээрээ дараа Creator Studio гэдгийг сонгоод за энд миний өмнө оруулж ирсэн видеонууд байна. За ингээ автоод товчон дээр дарна. За тэр public гэдгийг өөрчилж болдог. За ингээд select. За би өөрийнхөө видеог за ID бүр сургалт гэсэн дотор хадгалсан байгаа. Хичээл 2 image 2x. За энэ MP4 хадгалсан видеого upload хийж байна. За ингээ хувь ажиллаад процесс дууссан дээр авт дээрээ publish товчон дээр дарна. За publish. За энэ бидний ашиглаж болох богино холбоос байна. За эсвэл дахин профайл дээрээ дараад Creator Studio. За ингээд бидний видео YouTube сайтн дээр тавигдчихж байна. За ингээд URL буюу холбоосроо дээрээ хуулж аваад за өөрсдийнхөө систем рүү очиод content. За модулын хичээл 1 дотор за видео гэсэн хуудсанд видеого embed. За ингээд видео edit. За default video юу гэсэн дээр өмнө байсан холбоосыг бүгдээ delete хийгээд өмнө өөрсдийнхөө холбоосыг paste. За ингээд save тавьчаад гарах хэрэгтэй.